Намайг Идэр Зоригт гэдэг English Maestro гэдэг компани үүсгэн байгуулагч. Өөрийн болон өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийн хэрэгцээн дээр тулгуурлаж үүссэн. Ягаад тэгэхээр бүх л салбарт ер нь англи хэлд маш чухал хэрэгтэй болсон. Дээрээс нь ихэнх хүмүүс бол уншаад, сонсоод, бичээд бол биедэгээ сурчдаг. Гол нь ярьж чаддгүй. Ер нь энэ хэрэгцээн дээрээс үндэслээд сургалт авч байгаа хүмүүс маань заавал гадагшаа явж, ажиллаа орхиж, мөнгө зардал гаргаж, гэр орноо орхиж ингэж удаан хугацаагаар сурах шаардлагагүйгээр зөв эх орондоо байж байгаа даяга сурж болдгоо юм бэ гэдэг. Тэгээ яг бид монголчуудаа гадаад багштайгаа интернетээр шууд видео колл хийгээд байгаа газараас хичээлж болох тийм боломжийг бүрдүүлье гэдэг тэгээ эхэлсэн. Ижилхэн мэдээллийн технологиор суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ хийж байгаа хүмүүс энд байдаг учраас хоорондоо ойлголцоход амар хоорондоо нэг нэгнийгээ дэмжиж ажиллах боломж гардаг. Дээрэс нь нэг нэгнээсээ нэгнийхээ чадахгүй юмудаа нөхөх хоорондоо зөвлөлдөх өнтер гэсэн боломжууд байдаг. Тэгээ ер нь бол хамгийн чухал нь уур амьсгал гол нь. Санаа бол хичнээн гой санаа байж болно. Санааг бол ямар ч хүн хичнээн нэрнэл гаргаж байгаа. Тэгээд хамгийн гол нь тэрийг нэг хэрэгжүүлэх баг л хамгийн чухал. Хичнээн гой санааг хинч фантазлаад хинч тархиагаар ажиллаж болно. Тэгээ эцсийн тэр амьдрал дээр биелэлээ болох эсхийг зөвхөн баг л шийддэг. Тийм болохоор би золиочуудад хандаж хэлэхдээ ямар нэг юм хийн гэж зөхөөрцөлөхөөсөө илүү би ямар хүнтэй гар нийлэх үү, санаа нийлдэг үү, бид хоёр ур чадварын хувьд нэг нэгнийгээ нөхөх үү, давхцахгүй үздэй энэ төр гэдгээс харах хэрэгтэй. Үнэхээр одоо тийм сайн багтаа байгаа тохиолдолд дундаасаа шин санаа гаргаад эсвэл байгаа санаагаа хөгжүүлээд ингэ явсан ч болно. Ер нь бол хамгийн чухал нь баг л гэж бодож байна.